Түрэг аймаг нь Ророн төрийг унгаж Түрэг усаа хэрхэн байгуулав? Энэ байгуулах энэ үеэс урд ямар үйл явдал болов гэдгийг сурвалжаас та бүхэндээ хүргье. За Түрэг аймаг бол яг бодит байдалтай бол бие даасан бүр автоном гэх ийм эрхтэй мөн баян тансаг чадварлаг ийм аймаг болсон бус аймагаас ялгарч ирсэн мөн. Мөн энэ үед бол телегийн 10% хураацсан байсан шүү дээ, тийм үү? За тэгээд энэ үед юу болсон бэ гэхээр бол Түрэг аймгийн захирагч Төмөн Роренаас буюу Анакгоогоос ураг гуйсан баг. Ураг болъё гэж. Охиноо өгөөч гэж. За Анакгоо бол хилэгнэж уурлалж илч явуулан чи миний төмрийн бол яаж зүрхлээв гэж гутаанд оромжлоо. Бүх илчийг алав. За энэс юу болов гэхээр Төмөн холбоогоо тасалсан Рорен төрөөс тэгэхээр яг юу дефакто бол бодитор бие даасан бол одоо евро буюу одоо захаанаас нь бүр албан ёсоор салцсан байсан байна энэ. За тэгээд энэ чинь сонин мөчөөд вэ улсаас ураг гуйсан. Вэ улс бол энэ баярлаад бол өгсөн. Тэгээд 550 дугаар онд Төмөн Чинлээ гүнжтэй гэлсэн байна. За тэр онд Вента Хуанди нас нөхсөжээ. За нийтийн он тооллын 552 дугаар онд Төмөн Тэрэг хөдөлгөн Рорен төрийг бүрөө Жужаан төрийг мөхөөсөн байна. За Жужаан төрийн их хаан Анакгоо амиа хорлжээ гэж. За ингээд Түрэг төр бий болсон нь бол 552 дугаар он. Энэ онд Төмөн өөрийгөө их хаан буюу их улсын хаан гэж өргөмжилжээ гэж. За энэчээс биднээс бол Түрэг төрийн дөхийг он дараал та бүхэнд хүрэхгүй хэтэрхий их. Тэгэхээр бид нар хамгийн гол хүмүүсийн та бүхэнд өгөх ёстой гэсэн зүйлээ бид нар өгнө гэж болж байгаа. За 3 дугаар хаан нь бол Ажин хаан байгаа. За энэ Ажин хааны энэ дүр төрхийг бол би та бүхэнд хүргэх нь зүйтэй гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр энэчнээс бол энэ ямар хүн байсан бэ? Энэ Европ хүн байсан юм уу? Энэ Иран гаралтай хүн байсан юм уу? Эсвэл яг манай биднүүсийн нэг нь байсан юм уу? Тэгэхээр энэ Умар төрийн Түрэг тэлийн номонд бол Ажин бол их сайхан тодорхойлсон байгаа. Дүрс байдал нь сонин жигтэй. Нүүр нь тохоо өргөн. Арьс нь хэтэрхий улаан. Нүд нь шир мэт. Цөстөө ухаалагч тавьсан байгаа. За ингээд иймэрхүү хүмүүсийг одоо манад юу харах юм бол манай энэ дагуулж асар шуураа авраган бо тиймэрхүү нэг хүмүүсийн төрх буугаад байгаа. За тэгвэл одоо бид нар энэ бүгдийн Турк улсын ерөнхийлөгч Режеп Эрдоганыг бид бүгдээрээ мэдж байгаа. Одоо зургийн та бүхэндээ өгнө. Тэр хавийн хүмүүсийг одоо бол Иран, энэ Урагшаа, Пакистан энэ зүгийн хүмүүсийг бол хуучин тан улсын бичигт яаж эднүсийг дүрсэлж байна гэдгийг та бүхэндээ хүргэе. Тэдний улс нь бүгдээрээ хөнхгөр нүдтэй, тогоос хөнхгөр нүдтэй, өндөр хамартай, сахал ус ихтэй гэж байгаа. Энэ бол яхаарахгүй энэ одоо Пакистан, Иран энэ хавийн хүмүүсийн тодорхойлол яг юм болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол Ажингийн тодорхойлолт бол яхаарахгүй одоо өнөөгийн энэ халах төмнийг за мөн ярих юм бол энэ Хакас энэ Тува ийм хүмүүс байсан байна гэдгийг хэлье. За мөн Ажин дээр бол нутгийн юу хэмжээ гардаг юм. За Ленха буюу алс далаагаас баруун нутгаас гэж байгаа. За Китан өөрт нь ороогүй байгаа. Энэчнээс бол тийм үү.
За Сихай буюу одоо баруун далаа гэж байгаа. За энийг бол дунд орны их сурвалжууд хөх нуурыг хэлдэг ч тийм үү. За мөн цөлийн хойноос мөн говийн хойноос энэ умар далаа буюу байгаль далаа хүрлэх ийм нутаг бол энэ Түрк төрийн 3 дугаар хаан Ажин хааны мэдэлд байжээ. Түрк төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь ахаа тэмлээ энэ хүннүүгийн хойд тэлээ шүү. Байжээ энэ. За ингээд дараагийнхаа самбар руу орцгоё.